Улаанбаатар хотын төв зэг болох драмын театрын талбайд дэлхийн томоохон хотуудад үздэг соёл урлаг, технологийн нэгдэл болсон өртөө immersive experience нээлттэй хийлээ. Зэнтэл группийн 20 жилийн ойн хүрээнд бүтээсэн энэхүү дижитал орон зайн Монголын анхны бөгөөд хамгийн том immersive experience болж байгаагаараа онцлог юм а. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Монгол улс, Америк нэгдсэн улс, Франц, Хятад улс тэргүүтээ дэлхийн 7 орны 300 гаруй уран бүтээлч, инженер, түүхчид олон сарын турш хамтран ажиллажээ. За Монголд анх удаа immersive experience-ийг үзэгч олондоо толиулахаар ингээд бэлэн болчиход байна. За энэхүү өртөө immersive experience-ээрээ яг сая таны хэлсэнчлэн бид нар одоо өнгөрсөн ирээдүйн рүү үзэгч олно. Яг тухайн цаг мөчид үед очсон мэт юм мэдрэмжийг өгөхийг зорилоо. За immersive experience-ийн онцлог нь өөрөө дуу хөгжим, дүрс, технологийн хослолоор яг үзэгчийг тухайн орчинд очсон мэт нөгөөдөөгөр орчноосоо бүр тасраад өөр ертөнцид очсон мэт мэдрэмжийг өгдөгөөр онцлогтой. Өртөө immersive experience-ийн нийт 5925 фрейм анимашныг Монгол уран бүтээлчид гараар зурж бүтээсэн байна. Түүхэн өгүүлэмжийг Монгол нутагт хүн анх суурьсан үеийн хадны зургаас эхлүүлэн хүннүү бүрэн их Монгол улсын морин өртөөний тогтолцоогоор өргөжлүүлж археолог түүх хэл шинжилгээний судалгаанд тулгуурлан бүтээжээ. Түүнчин тухайн цаг үед дэлхийн өнцөг булан бүрийг холбож байсан морин өртөөний системийг дуу дүрс гэрлийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар бодит орон зайд амьлуулсан нь залуу үеийнхний үндэсний бахархал, түүхийн мэдлийг нэмэгдүүлэх соёлын томоохон хөрөнгө оруулалт болж байна. Immersive experience гэдэг нь үзэгч шиг бүтээлийг хавтгаад дэлгэцээр алсаас гарах биш. 360 градусын орчинд бүх мэдрэхүүгээр уусан мэдрэхийг хэлдэг. Бид Франц студиэс хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж стандартыг тээвэрлэн авчирч манай багийнхан Unitel-тэй хамтран Монголд анх удаага хамгийн том хэмжээнд үнийг нутагшууллаа. Дэлхийн бусад жишгүүд голдуу бэлэн уран зургийг дижиталд шилжүүлдэг бол энэ төсөл Монголын харилцаа холбооны түүх, өв соёлд зориулагдсан цэвэр шин Монгол контентыг бүтээснээр маш онцлог, гайхалтай болсон. Өнгөрснийг өртөөжлөн өнөөдрийн түүхийг дижитал технологиор өгүүлэх өртөө immersive experience нь эх 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл драмын театрын урд талбайд үзэгчдийг хүлээн авах юм а. Тасалбарыг Tokyo аппликейшнаар дамжуулан авах боломжтой өгөөд түүхийн хуудаснаас дижитал экосистем хүртэл энэхүү аялал сарын эцэг хүртэл үргэлжилнэ.